Serengeti явах гэж байгаа шүү дээ. Serengeti үндэсний хүрээлэнгээ явахын тулд Ngorongoro гэж нөгөө нэг хүрээлэг дамжиж явд юм байна. За. Тэгэхээр одоо чи тэгэхээр яах вэ гэхээр энэ Ngorongoro гэж хүрээлэнгээр лифт өнгөрөөд дундаа нөгөө креатер буюу нөгөө галтуулын тогоо. Тэрийг хальт зогсоод цаашаа Serengeti явчих. Гэтэ буцахтаа хоёлаа Ngorongoro дээр ярина тий. Буцахтаа хоёлаа маргааш орой орж ирэх нь хонч шүү дээ. Одоо хоёлаа орж нэг нэр мөрөө бичүүлээ да. За Arusha хотоос баруун хойд зүгт 180 км зайтай газар Ngorongoro байгалийн дархан цаазд газар гэдэг үнэхээр гоё газар хурж ирчээ дээ. Нутгийн иргэд энэ Ngorongoro гэдэг нэр чинь сони юм үнэ вэ шүү дээ одоо. Ngorongoro гэдэг урдаг гинэ. Тэнгүүд газрыг Ngorongoro гэж нэрлсэн гэж шүү. 2000 жилийн түүхтэй Масайчууд энд анх орсон суугчснаас 2000 жилийн түүхтэй. Тэг яг энэ урд нь бол 3 сая жилийн өмнө дэлбэрсэн галтуул юм байна. Галтуулын тогоо юм байна. Тэгээ энэ галтуулын тогоо маань өөрөө 3 сая жилийн дараа ингээд яг тогтмол байдалд ороод дахин дэлбэрээгүй. Тэгээд энэ дотор нь бороо их ордог учраас ингээд нуур тогтчихдаг. Нуурын бол одоо Масай хэлээр бол Макад гэж нэрлэдэг. Тэр нь ямар утгатай вэ гэхээр давс гэсэн үг юм байна. Өөрөөр маш их давстай гэсэн үг. Анх уулын уул нэг ойролцоогоор нэг 4500-аас 5800 метрийн өндөртэй уул байсан гэж үздэг юм байна. Тэгээд нөгөө галтуулын дэлбэрэлтээс болоод нэг 610 метр орчим өндөртэй ийм галтуулын тогоо болж үлдсэн гинэ. Тэгсэн хэрнээ энэ тогооны доторх хэмжээ ба шүү дээ. Энэ болохоор 260 км² талбай гэж шүү. Маш том багаж. 1959 онд Танзанийн засгийн газар үндэсний дархан заас газар болгож энийг албан ёсоор бүртгэж авсан гинэ. Тэрнээс хойш маш олон жуулчид ирдэг. Жилдээ нэг 500 мянган жуулчин зөвхөн энэ Ngorongoro үзэх гэж ирдэг гэж шүү. Мундаг байгааз. Нийт газар нутгийнх нь хэмжээ энэ дархан цаас газрын хэмжээ бол нэг 8600 км² талбайтай гэж. За ийм газар байна. Cool, okay. Ялаа шавцсан байх нь үүрэн дээр нүүрлээ. Окей, keep this. Хөөе нара. Нөгөө юуны машины engaged. Антик дагуугаар ийсэн. Very comfortable. Must be very comfortable, right? And also all the rocks and walking is good for the wood. Хүн чи марг хааштай. Жижиг уулсан биш үү? Бараг тийм шиг үү. Аав нь 11 ихнээс тий 11 ихтэй. Нийтдээ одоо энэ газар гэхэл 120 хүүхдүүдтэйгээ оруулаад 120 хүн амьдардаг гэж байна. Тэгээд дээрээс нь сургууль эзэлжтэй гэж. Тий одоо бид нарыг одоо ингэ ухталтын юм дуудуулдаг гэнэ. Сая ингэ харсан чинь ирчүүд нь ингэ сонин бүрээгээр бүсгэж байгаа дуудаад байна. Тэгээд эдгээр бүгдээрээ гараад ирлээ. Одоо энэний дараа бүгдээрээ welcome song. Welcome song. Би чамайг энэ олон хүүхнүүдийн урд бити зураг ав гэж хэлсэн мэт дээ. Юу? Энэ хүүхнүүд одоо яагаад гэж яаж ийм вөхлөөр чамд энэ дээрээс сонгож өгнө гинэ. Тэгээ чи өндөр үсэх хэрэгтэй биш байгаа болно. Ялагдвал чи баларх нь биш ялгсан уу? Таяр цэцэг үсрээд үзье. Okay, thank you. I'm in the middle. I'm in the middle. A middle? Yes, in the middle. And The other side. the chief. I believe I can fly. I believe I can touch the sky.
Step. You go the step. Okay, show me. How is it? Oh, I did it. One more time. One more time. This step. Step. Thank you guys. Гэртээ урилаа. Гэрт нь орж үзье. За ерөнхийдөө масаачуудын гэрт ороод дээрээ суучлаа. Тэгээ дотроо бас нэг юм тасалгаатай өрөөтэй юм байна. Одоо миний баруун талд байгаа нь бол эцэг эхчүүдийнх нь одоо өрөө гэж байна. За миний энэ сууж байгаа энэ хэсэг бол хүүхдүүдийн өрөө. Одоо хүүхдүүд нь унтдаг ер нь унтдаг газар юм байна л та би төс байлглаа. За энэ чинь fireplace-тэй одоо галтгоо нь бол ерөнхийдөө энэ байшингийнхаа голд байдаг гэж байна. Тэнцэнэ жоохон юу энтэй юу тэг нэ? Тулгатай. Тулгатай тийм. Одоо энэ дээр хоол ундаа хийдэг. За тэгээ цаанаа нэг жижигхэн тийм тасалгаатай тэнцэнэ болохоор тугал могол түр мөхрөө бас авчир хадгалцдаг тийм ээ. За ерөнхийдөө тэгээд масаачууд ихэвчлэн одоо 3-аас 4-5 Афганастай байдаг. Эхнэрүүдтэй. За тэгээ эхнэр болгон одоо өөрийн гэсэн юм байртал гэсэн үг л дээ ерөнхийдөө. Тэгээ энэ байраа болохоор юм маш юм хатуу чанарын сонир нэртэй мотор ингэж Акаша гэсэн үг тийм. Ингэж хийдэг. Тэгээ дээрээс нь юм шавраар шавж хийх юм байна. Сонирхолтой тийм. Зөвхөн мах хүнсэндээ хэрэглэгдэж штэ. Тийм ногоо могоо хүнсэндээ бол ерөөсөө ногоо могоо тийм байхгүй. Зэрлэг амттаа ширгэлдэг болдгоо. А зөвхөн одоо өхөр ямаагаа идэн тэгээ тэрнийхээ сүүн бүтээгдэхүүнээр л ингээд амьддаг. Тэр цаана нэг аав ээж өрөөнд нэг сүү байх шиг байх юм би худлаа хараад байна уу? Сүү мө. Ой. Skin of cow. Cow skin. Нэр. Бахан сүү. Тийм. Any there never. This cow skin yeah? Yeah. Одоо өхрийн арьсаараа ингээд дэвсгэр хийгээл. Тэр нэг нэлээд дээр үер амьд тийм биш үү те? Тийм байна. How about the lighting? Only this hall? Yeah, only this hall, this two. This is another one there. But it's too dark here. It's too dark, but we're keeping the fire. I'm keeping the fire and lights. We use like our lights. During the day, you are not being here. Outside. Just mostly outside. Yeah. Okay. Just only during the night, just coming here, Yeah, and eat, making dinner, eat and eat and sleep. sleep. Сонгол байдаг гин. Харин тийм гэн. Ач үзье. Болж ш тэ. Хадан талдаа жоохон сэрүүх юм гинэ. За. Энэ нөгөө аавын толгойдогч юм өргөө гинэ. За. Чиф хаа. Арай жоохон том. Тийм байна. Баш хийх. This way. Yep. Энэ сонсч чинь ши. Бүгд хичээл хийгээд дуулаад байна шүү дээ. Өөр хий. Чичилэг гинэ. Wow. Yeah, okay. One by one. One by one.
one drag. Yeah. Light. Yeah, for everybody. Сасаа явж гэнэ үү? Масаж уучих юм бэ. Нохи иргэн байна Тэ, уу? надад хэдэн төгрөг өгчөөч би зургийг авъя. За горон паркаар өнгөрөөд Серенгети явж байна. За, Сая нэг масаж тасгандаа зогс тоо. Бааш тийм шүү. тэгэж тэ. Тэг айгуу гоё газар байна. Окей, окей. Окей. За, Африк машин барих ямар байна гэж. Тэр дундаа сафари. Монгол болж байгаа юм шиг л байна. Юу вэ? Уралтай уралтай. Энийг яаж хаатай? Африк яваа. Дахин цаас газар машин барьсан. Дахин тэр хэрэг. Бараг байхгүй байх шүү. Өөр нь агдах ч нь байж магадгүй шүү. Анхны юм ийс уурсан. Нэгэд их үү? Зөвлөө. Яа чим гоё Монгол төлөөд авчиж байгаа юм шиг санагдав. Тийш тэ. Тэгээ байгаад бол нэрээ янз юм а тэ. Янз бүр. Вау. Зорьсон газараа ирлээ тэ. Горнгорогийн үндэсний дахин зааст газраас гараад Серенгетигийн дахин зааст газар руу орж ирж байна. За бас нэлээд давхсан. За одоо эндээс Серенгети бол одоо хойд Танзанийн бол юмсэндээ хамгийн том дахин зааст газар. За бидний ард зогсож байгаа энэ харагдж байгаа амьтдыг бол wild beast гэж нэрлэдэг юм байна. За монголоор юу гэж нэрлэдэг вэ сайн мэдэхгүй байна. За энэ амьт ямар учиртай вэ гэхээр одоо нөгөө их нүүдэл буюу их migration гэж шүү дээ эднэрийн хэлдгээр тэр эхлэх гээд ингээд энэ талд цугларж байгаа гинэ. Одоо энэ талд ингэж бүгдөө ингэ цугларж байгаад ойролцоо хитэн зуун сая болоод тэгэл нүүдэлдэг гиндэ. Одоо хоороо үйлрэл эхлэнгүүд. За тэгээ нүүдлэхийн өмнө цуглаж байгаа процесс нь энэ юм байна. За Серенгетид бол одоо эндээс цаашаа бол машинаас гарч болохгүй. Тийм учраас одоо бид хоёрыг хил дээр байж байна. Эндээс цаашаа дандаа машин дотроос зураг хүрэг авна гэсэн үг тийм. Makosa yetu hey kama nasi tunawasamehe wale tukosea usitutie katika majaribu lakini utokoe na yule milele na milele. За дөнгөж тэнцэж байгаа дахин оног байна да.
No, for what? Security. Lion. For the line. You're in the park, there is lion, elephant, Not for us. leopard. Not for you. That is to put yourself. Yeah. Short. Welcome. Okay, thank you, Karibu. Asante. 자, Later. Thank you. баацтай өрөөд ирлээ. Баац дээр өрөөд ирсэн. Надад алчууртаа уухрамтаа аа. Тэ болчих тоо. Лакшери өгдөж гэнэ үгүй юу? Яг лакшери гэдэг нь эртээ юм. Аа тийм үү. It didn't happen, but she must be worried. Энийг үү штэ. Юу яах юм бэ? Ямар нэгэн зэрлэг амтан хэрвээ ингээд дайрж барих юм бол энийг үлээгээрээ тэнгуут нь security ирнэ гинэ. Like that. Yeah. Even How many louder. minutes the security will come to us? Just 1 or 2 minutes. 1 or 2 minutes. 2 минут тэсгэл хэрэгтэй биш. Асуудал харуулцээ. 2 минут асантаа тусч чадах уу? Одоо үзэн штэ гэж. Минут. Security хүмүүс бас юм барьсан. Чад. Аа? Guess you. He's our security. Yeah. Can we go to the room? Okay. Okay. Би ям гарахтай болчих шүү. За. Юу ботоног рааш явж байгаа. А ботоног Тэгээд сонин бодол бууж шүү. сонир бод бууж ин те. Буудлаас гарахтаа хүртэл бити ганцаараа гараа гэж тэ. Заавал энэ нөхөр ээж авч гарах юм биш. Шүүлтэх юм байна хамгийн гол. Нэг туршилт хийжтэй. Олон шүү дээ. Айгүй олон хүн шүглдүүл энэ хідэн нөмрийн шүглж. Харин тий. Вау. 이 말로 대왕을 한테. 저승 주시. 또 이거 사출했어. 아, 쉬워요, 이제. 아, 근데 아이씨, 아니, 이거 안 맞추고 싶대. 이거 주시는 건데. 오케이. 우트로 타고 있으면 돼. Яасан гинэ? Тэр чинь зүгээр ард урд гараад тойрж яваад байсан чинь өдөр бол тоогоо үлдсэн байна те. Тийм ээ. Яг өдөр нэг хаяна майнаа дайрдаг байх л та. Шүн л аюултай гэж үздэг юм байна л та. Тэгэхээр өглөө эртлэн босоод дараагийнхаа аялд гарах гэж байна. Зөвчтөр нөгөө харанхуу түрээд ирсэн болохоор ямар газараа ямар буудал бууснаа сайн анзаарахгүй ороод ирсэн л дээ. Оо чих гоё. Үнэхээр гоё газар юм биш үү? Аа. За бүр бас сантай. Зөө. Энэ тасалсан газар биш үү? Тэгээд бид хоёрын зорилго чинь 3 хоногтой 3 өөр төрлийн байранд нь бууж үзье те. Дундад төвшингийн буюу өчтөр одоо бид нар босоод хоногийн нэг хүний $30-ын буудал те. Нийтдээ 60 гэсэн. Одоо энэ $320 $320 $320-то concession fee гэж энэ дархан заас газрын төлбөр нэг хүний $59, хоёр хүний $118 гэсэн үг шүү дээ. Тэр нь орчихсон өдрийн хоол, өглөөний хоол, оройны хоол нь орчихсон. Тэгээд энэ амралтын бүх энэ фасилити нь орсон гэсэн. Тэгээ бодохоор бол ерөнхийдөө бол бас гайгүй боломжтой. Өнөө өрөө буух нь бол бодохоор майхан бол юуж байхгүй гэсэн үг те. Ус цас инээ дээр бүх аль алийг үзүүлж байгаа юм байна шүү дээ тийм үү? Бүгд одоо 3 хоногтой 3 өөр төвшингийн
одоо байрж болох юм хараа. Тэгээ аль нь илүү гоё вэ гэдэг дараа нь хэлье те. Тий. Тэгээ энэ мэдээж гоё. Өчигдөр бид хоёр Ngorongoro-гийн дархан цааш газраар Нефт Авкад Серенгетигийн дархан цааш газарт хүрээд ирсэн. Энэ дархан цааш газрыг байгуулах болсон шалтгаан сони юм байна л да. 1913 онд анхны Америкчууд хүрээд ирж. За Америкчууд ирээд их таалагдсан юм байна. Буцаад 20 онд ирэхдээ нэг анчтын баригад дагуулад ирээд ирж. Ирээд тухайн үе чинь бол одоо Танзан чинь бол Английн засаг захиргааны мэдлэлд байсан. Нөхдүүд энд ирээд энэ хаваар ан хийгээ сүйдэлж өгсөн юм байна л. Чи бараг 50 арс нэг дор алсан гэж шүү дээ. Тэгээд англичууд шандралтаад хүү юм чи одоо болохоо байлаа. Энэ ер нь ийм газрыг ингээ хүү амт ирээд ан хийгээд идэг бол балах юм байна гэж ярилццаагаад анх 3.2 км газрыг тойруулаад хамгийн анхны дархан цаас газрыг байгуулсан. Тэр нь өргөцсөөр байгаад 1951 онд Серенгетигийн дархан цаас газар гэдэг энэ алдартай газар болсон байна да. Германы нэг эрдэмтний бичсэн ном байд юм байна л дээ. Serengeti shall not die буюу Serengeti бол өөхөх ёсгүй гэсэн юм ном. Тэгээ энэ дээр яасан бэ гэхээр тухайн үед нутгийн иргэд болон гадны жуулчид хэрхэн яаж Serengeti National Park-ыг одоо хор холбогдол учруулж байгааг илэрхийлж гаргаж дэлхийн нийт таниулсан. Тэрнээс хойш Serengeti Park-ыг маш их өндөр анхаарал халамжинд гэдэг юм уу гэдэг авсан. Тийм л учиртай юм байна. За ерөнхийдөө Serengeti National Park-д ойролцоогоор бол нэг 2500 арслантай. Энэ бол одоо Танзаны хамгийн их арслантай газар. 2500 арслантай. За нөгөө судалт тахих буюу зебра байна шүү дээ. Тэр бол одоо 250 мянган тоо толгойтой. За нэг юм кинон дээрээс тэр гараад идэг да ингээл хідэн саяараа ингээл нүүдлээл замдаа голоор гарахтаа ингээл матрт бариулаад ингээл яваад идэг тэр нөгөө амьтад буюу wild beast гэж нэрлэдэг. Нөгөөх нь болохоор судалт өхрүүд гэж монголоор нэрлэдэг юм шиг байна. Migration буюу ихнүүд л эхлэхээр эдгээр чинь 1.5-аас 2 сая орчим цугларддаг гэнэ. Ерөөсөө Ngorongoro Serengeti хоёрын дархан цаас газрын яг уулзуур дээр тэр асрах том хүндээ цугларж байгаад л нүүдэг. За тэр нүүдлийн үеэр бол авраатан амьтад жуулчид одоо бүгд л шавдаг тэр амьтдыг харддаг, үздэг. Яаж амьд гарч байгаа, яаж голоо гаталж байгаа гэж та нар кинон дээрээс үндэ харж ирсэн баг. Жилдээ 350 орчим мянган жуулчин хүрээд ирчдэг. За Танзан гэдэг улсын тухай их сонин түүх байна. Танзан улс бол 1951 он хүртэл 61 он хүртэл Английн мэдлэлд байсан. Английн одоо колон гэж нэрлэхэд бол колоноос биш гэж байгаа. Одоо Басаал маягийн орн байсан юм уу да. За ерөнхийдөө бол колондоо. Тэгээд Английн хатан хаанаас тухайн үед бол 2-3 нөхөр ирж хэрхэн яаж Танзан улсыг бие даасан улс байх тухай ярилццгаасан юм байна. Тэгээд нэг нөхөр нь би бол Танзан нэгдсэн улс байгуулъя гэдэг. Нэг нь болохоор надад миний энэ мужийг өгч гээ. Нөгөөх нь болохоор зөвхөн энэ хэсгийг надад өгч гээ. Одоо манай бид нартай хамт явж байгаа жолоочийн өвөө нь тэр хүмүүсийн нэг нь байсан юм байна л. Тэгээд Английн засаг захиргаанаас хатан хаанаас өгсөн шийдвэр нь юу гэхээр нэгдсэн Танзан улсыг л байгуулахад зориулж бид нар тусал дэмжлэг үзүүлнэ. Тэгжил та нарын тусгаар тогтнолыг бий болгоно гэсэн ийм шаардлага тавьсан. Тэгээ ингээ 1961 онд Англи улс тусгаар Танзан улс тусгаар тогтнол олсон. Гэтэл хажууханд нь одоо ердөө нэг 25-аас 50 км зайтай арлынхаа хэмжээний шалтгаалаад гэсэн үг. Занзибар гэж нэг улс байгаад байдаг. Оманы султааны мэдлэлд байдаг. Тэгээд Танзан улс Занзибарчуудад туслаад ингээд 1963 онд Занзибар тусгаар тогтнол олж авсан юм байна. Ингээд 63 он тусгаар тогтнол олж авчаад тэр үед бол Танзан гэдэг улсын чинь нэр нь Танганика гэж нэртэй байсан байхгүй. Энд байдаг нуурын нэр шүү дээ Танганика нуур. Тэгээд Занзибар Танганика 1964 онд нэгдээд тэгээд нөгөө Занзибарын зан Танганикагийн таныг аваад Танзан гэж улс байгуулсан байхгүй нэгдсэн. Тэгээд United Republic of Tanzania гэж нэрлэдэг юм шиг байна. Далбаан дээрээс нь харахад ойлгомжтой. Нөгөө ногоон хар улаан хөх өнгийн далбаатай. Ногоон далбаа нь болохоор одоо байгалийн дархан цаас газраа илэрхийлж байгаа одоо Танганика байгаа. Хар нь болохоор Африк твэ. Хөх нь болохоор Занзибар буюу далайн эрэг алдартай гоё далайн зөөлөн уур амьсгалаа илэрхийлсэн хөхөн. Ингээд нийтдээ Танзаны далбаа үүссэн гэж ярьдаг юм байна. Анх бид нэр ингээд Зөв Африк гэж байгаа юм л да. Танзан улс руу зорьсон шалтгаан нь мэдээж National Park байсан. Олон гол нөгөө Килиманжаро алдартай нөгөө 5895 метрийн өндөрт Африкийн хамгийн ноён оргил
Килиманжаро уулыг энд бас байдгаар нэгээд олон зүйлүүдийг бод бидний хурж ирсэн. Тэгээд үнэхээр төсөөлж ирснээс үнэхээр бүр хүлээлтээс илүү давсан гэж хэлж болно гэсэн. Маш найрсаг хүмүүс нь маш их гоё аашаан шинтэй ээлдэг, зөөлөн, асуудалд айгүй найрсаг хандна. Тэ үнэнчин ярьж байгаа, хэлж байгаа зүйлээ яг ингээ мөрддөг. Ер нь төсөөлж ирснээс хамаагүй л байна шүү. Тэгээ би хэрэв манайхан боломж олдвол энэ Африкийг заавал үзээрэй. Ялангуяа Танзан гэдэг улсад бол заавал ирээрэй. Энэ бол ер нь бол нэг заавал ирж үзэх ёстой газрын нэг байна шүү гэж бодож байна да. Kilimanjaro, Kilimanjaro, unapendeza sana. Yeah. За төрөөд 1 минут болж байгаа хиппопотамус. Боёо манай монголоор бол усны үхэр. Усны үхэр төрхийг харддаг юм байна да ганхуу. Манай дэлхийгээр аялагчдаа зориулаад ганган сюрприз баярлалаа да хоёлаа. Читэрээс цаг хугацааны л асуудал шүү дээ тий. Хөлөөс л муухай морьтой явж байна да. Ямар өөр юм бэ? За энэ тоглолтыг Монгол гэж нэрлэлээд хоёр. Өөр юм бэ? Стахаар юм. Арай л бол юм да. Тэрнээс биш Африкийн хэрс буюу Рино байна л та тэр. Шавартай одоо доод хэсэг нь шавар болчихсон. Дээд хэсэг нь наранд шавар нь ингээд хатаад галтаацсан тэгээд тэгж харагдаад. Зүүндээ дарахаш. Боддоо төрөхт нь ганцаарангийн төрүүлээ заа юу. Хан тийм ээ сая ганцаараа байна те. Тэгтээ яг ганцаараа бас биш байгаа. Зайтай ингээ хараад байж байгаа юм.
Тэгэл ерөөсөө унаал тэгэл нэг банер чинь нэг өөрөө долоогоод босгочихж байгаа түлхээд. Тэнгүүтэл ерөөсөө ингээд бүчээл авчих. Одоо чи хардаа энэ ирж байгаа хөрүүдийг. Хамт аюу болуулаад зүлэрч. Хичнээн хөр ирж байна. Ингээд ундаа хитчих байхгүй. Тийм байна. Суурж өгчтэй нараа. Хайхтар зохилдлого шүү. Mother Nature. Тэр цааталт нь харж байна уу? Дахиад тэр цааталтан дээр нэг өнөг тугал те. Тэр дахиад нэг 10-аад нөхөр тойрчихсон. Тийм байна. Тойроод нэг мөн үнэггүйгээд л энэ зайлвал. Тэр үнгийг харж байна уу? Харж байна. Тэр байна. Технологийн наа. Одоо үнэг иргэх нүг үү? Үнэг ч гэж дэ хярс. Хярс тийм. Сая очсон. Тэгсэн шууд хөөгөл явуулчих. Шин төрсөн нялх хантнаа ингэж хамгаалж шít. Жагслан руу дайрт юм шít. Хэлж байгаа тийм. Бас бол нэг гэж харж байгаа тоогч байна дөө. Утгасаа хөөж байгаа маань биш үү? Тийм. Юу байсан бахаа да. Нөгөө эдгээр чинь нөгөө сүргэлж хамгаалдаг жижиг рүүн л дайрж байгаа хаа да. Энэ дэлхийн хамгийн том гөрөөсгөндөө. Элайн гэж гөрөөсгөж. Адуу шиг юм шүү дээ. Манайшаа дуучаад ирэх чинь хоорон боломж шүү.
Чам зориулаад чек мах авсан юм уу те? Чех брэнд нэ. Husky. Husky-г нохоо байдаг шүү дээ. Хаа газрын баарны үүдэн зогсож байгаа юм аа. Та газараа зогсон шүү дээ. Энтхийн нутгийн бар. Дотроо бас телевизэртэй, пул нэртэй, снукертэй. Орох уу? Yes. No, you said 3,000. 3,000 taxes plus deposit. Deposit for what? Deposit with the bottle. A bottle? Yes. Өөг 3,000 байна гэхдээ депозит 10,000-ыг тавих гэнэ гэсэн. Яагаад чи та нар маргааш уучаад, ер нь уучаад шилээ буцааж өгөх хэрэгтэй юм байна. За шилээ яаж босож өгье? Гэхдээ одоо мэдээгүй одоо маргааш уучаад Авчиж өгөө тэгээ 10,000 аваа явах юм уу? 10,000 авах. Депозит. Шилээ аваа явуул тэгээ 10,000 алдчих юм уу? Okay, nice. Hello Jumbo. Буудалсан газрыг тайлбарлаач юу гоо? Энэ юу юм бэ? Ер нь бол яг хоо Африк хүмүүс гэхээр бид нар бас нэг жоохон өөрөөр хардаг байсан бол маш том дайжгүй хүмүүс байна. Ялангуяа энэ дүрм журмыг бол одоо ягштал сайн мөрддөг. 40 милийн хурдтай явах хэрэгтэй бол 40 метрийн мэлээрээ л байна. Энд майхан барих хэрэгтэй бол эндээ л барина. Бид хоёр өчтөр жишээл буугаад энд их гоё газар байна. Тийшээ барьчих гэсэн үгүй болохгүй. Яг эндээ барих хэрэгтэй. Хоолунд иддэг гэдэг тусгай газар байна. Хоолыг бэлддэг нусгай газар байна. За одоо нойлын асуудлыг бол бас сайхан шийдсэн байна. Гадаа ийм идэж болохгүй гэж байна. Гадаа юм идэж болохгүй. Зөвхөн дотроо идэнэ. Гэх мэтчлэн одоо мөрддөг дүрм журм гэж байна. За дээрэс нь рейнжерүүдээс их айх юм. Ялангуяа рейнжерүүдийн энэ нутгийн иргэд бас масаачууд их хийдэг юм шиг байна. Тэгээ бит хоёр бас нэг зураг гоё болох гээд жолоогоо солиод багада жоохон нэг хэсэг машин бариад явуулсан. Яг нэг рейнжертэй таарсан шүү те. Ой ухраа гэдэл гэс буцаад жолоогоо солиод л ингээл ер нь бас жоохон тийм айж имэдийн биш үү нутгийн иргэдээс. Рейнжерүүд нэг хатуу гинэ те. Тийм баг. Ерөөсөө буруу зүрх юм хийвэл тийм найзалдгүй гэж шин. Шууд торгоол. Тийм баг те. Тэгчдэг гинэ. Нөгөө горонгийнхаа үүдэн дээр бусад мэдгэлээ дээ. Тэгдэ те. Орхтой үед чи эндээс орлоо гэж орсон шүү дээ. Нийтдээ нөгөө Танзан маань 16 ийм дархан цаас газартай. Тэрний 4-ийг үзээ. Тэгээ баг 4-ийг үзлээ. Тэгээ 4-ийг үзсэн юм байна тийм. Ингээ яг дууслаа. Одоо эндээс аяллаа дуусгаад бид нар Арушаа хот руу гоцсон. Сайхан явлаа. Үнэхээр энэ дархан цаас газар гэдэг бол жинхэнэ утгаараа дархан цаас газар ан амтан тэр араад зүгүүрт нь юу юм бэ одоо ерөөсөө жинхэнэ оргиороо ингээд байгальтай байж. Дээрээс нь бид хоёр маш азтай. Ерөөсөө хачин сайхан азтай явлаа. Тэр болгон хүмүүс таардгүй зөндөө байсан. Тэр үедээ модертэй хамт аялж ясан. Гайдууд маань жолооч нар маань хүртэл ерөөсөө үзээгүй гэж шүү дээ. Одоо хоёр төрлийн усны өвөр тоглож яахыг те. Судалт өвөр тоглож яахыг бид үзээгүй гэж байна. Бид нар бүгдийг үзлээ, бичлэг хийлээ. Үнэхээр гоё байлаа. Тэгээд одоо аргагүй нутаг уцъя да. Гэрээг сандлаа. Гэрээг сандлаа. Агуу маань одоо гэрээг сансан. Дээрээс нь яг хүүхэд нь ялах учраас хүүгийг сансан гэж. Тэгдэг байна. Бид ч ялгаагүй гэрээг санаа. Тэрэн дундаас та нутгаа их шанаж ин да. Манай Монгол улс ч одоо тэгээд Улаанбаатар бат маань оргилсан, ундарсан, өргөлсөн, одоо бүжгэлсэн. Тэр дундаас одоо бид ч өөл гараад ирсэн. Цавц цагаахан засаалыг санаж байна. Тэгэдгүй яг энэ зандаа нэмэх 30 градус явахаар байгаа юм чи тий. Бас нэг жоохон тийм хүйтэн байхыг. За ингээд Арушаа хот руу замдаа гарлаа. Окей.
За одоо шөнийн бараг 1 цаг 30 минут Аруша хэмээх хотод болж байна. Бид хоёр одоо эндээс Стамбул руу нисээд нутгийн зүг жолоо барих гэж байна. Багийн мөнхшин ямар аппараттай ирэх ёстой юм бол, ямар дуран байвал зүгээр юм бол, ямар зайнаас нь ерөнхийдөө сая хоёлаа ингээ баахан туршлагачлаа шүү дээ. Тий. Яг нөгөө зарим төрлийн амьтдыг бол ер нь бол ийм л юм байна. Яг нөгөө судалт гөрөөс анааш одоо тах гэх мэтийн нөгөө амьтад бол наагураа ингээд замын хажуугаар нөгөө зөндөө бэлтэж байгаа. Тэгэхээр тэн дээр бол асуудал байхгүй тийм. А гэтэл ингээд нөгөө Рино буюу нөгөө хэрс шүү дээ тийм. Хэрсний зургийг авах бүр ингээд яг бид нар бас аз дараад арслан чита буюу нөгөө өчин бэрэгдэн шүү дээ тийм. Тэр идрийг чинь бид ингээд ойрхон зарим харж болж байгаа байхгүй юу. Яг ингээд гүнгээ дагуулсан явж байгаа эрсдлэнгүүч гэдэг юм уу тийм. Бид нар харж болж байгаа. А гэтэл холоос тий харахгүй жиж магадгүй. Гэтэл холоос харах тохиолдолд бол зайшгүй том уртурангууд хэрэгтэй. Тэгэхээр бол ачаа болно өөрт чинь төвөг дараа болно гэж бодохгүй нэгэнт л одоо та нар ингээд зориул ирж байгаа юм чинь тэр дуран хэрэгсэл юмнуудыг бүр гамгүй үүрэл чирэл ирэх хэрэгтэй гэсэн. А яг нэг анзаарах юм бэ. Энд чинь маш их шороо тоостой. Нөгөө юм яг жинхэнэ байгалийн замаар явж байгаа учраас тэгэхэд ирэхээр яаж юм гэхээр нөгөө дуран хэрэглэл юмнуудаа хамгаалах юмнуудыг аягүй сайн болдох хэрэгтэй гэсэн үг тийм. Бас нэг одоо ялангуяа миний хувьд бол тэгж бодогдсон хамгийн нэг анхаарах ёстой зүйл бол гайд юм байна. Тийм гайд бол шүү дээ. Аюу ер нь таны аялал ая тухтай үзэж харах ёстой юм аа цаг тухайд нь үзэх одоо юу гэдгийг энэ бүхнийг бол одоо гайд чинь зохион байгуулж байгаа. Тийм учраас дээрээс нь жолооч нар аюу чухал тийм. Тэгэхээр бид хоёрд бол маш сайн одоо 2 сар хазаар таарж гайд жолооч таарлаа. Тийм учраас хэрвээ нааш аялах гэж байгаа хүмүүс бол бид хоёртой бас холбоо бариарай. Шумуулаас хамгаалах спрей интернет энд байхгүй л шүү. Энэ байдгүй юм байлээ. Бэлдэж ирэхгүй. Харин зүгээр яг ингэх шүү. Зүгээр энэ Африкийн орнууд руу аялахад чинь нэг юм хэдэн төрлийн вакцинууд хийх хэрэгтэй байхгүй юу? А бид хоёр бол яасан бэ гэхээр яг явхаас 10 хоногийн өмнө халдвартын имлэг дээр очиод шар чичиргийн вакцин хийлгэсэн. Нэг нь 15,000 төгрөгөөр. Аимшиг өвддөг. 70 дээр идэг. Тэрийг хийлгэсэн. Ер нь бол сезоно их зөв сонгож ирэхтэй. Түрүүн багийн хилдэгчлэн хэрвээ аяллаа бас хямдхан болгоё гэж бодож байгаа бол лоо сезонд нэрсэн баг. Ер нь лоо. Энэ бол уг нь бол хамгийн зөв үйлдэл байхгүй юу? 2 сар бол хамгийн бэст үйлдэл нээсэн тийм. А зүгээр яг одоо бидний хийсэн аялал бол бид нар эхлээд явахдаа бол эхлээд бид нар Занзибараас орцсон. А ер нь бол эхлээд Танзан руугаа орж сафари аяллаа хийчээд эргээд Занзибарт очоод тэгээ нэг жоохон амраад нэг далайн эрэг дээр ч юм уу тэгээд цаг гарan ч тийм илүү таатай тэгээ нэг илүү одоо гоё амардаг газар нь Занзибар юм байлээ. Тэгэхээр Занзибарт амарчаад явбал сайхан ядаргаагаа тайлаад явах юм байлээ шүү. За бол нэг нийтдээ нэг 8-9 хоног багт бол за хэрвээ ууланд авирдаг хүмүүс бол яг жоохон нэмэгдээ явчих байх тийм. Зөвхөн сафари тэгээ Занзибараа амраад явхад бол нэг 8-9 хоног багт бол хангалттай сайхан амраад юм үзэж явах. За тэгээд бидний аяллыг одоо бодит болгоход бидний мөрөөдлийг сайхан биелүүлэхэд тусцаа үзүүлсэн хамтарч ажилласан ивент итгэсэн байгууллагуудаа дахин талархал илэрхийлье. За мэдээж Turkish Airlines бидний нислэгийг дааж өгч байгаа. За мэдээж OSM Agro компани Батхуу захиралтай. Батхуу захиралтай. За Батуу Дижитал Батуур компани бас хамт олонд. За тэгээд мэдээж дэлхийгээр аялагч нөгөө группийнхэндаа бидний ингээл пост тавингууд бидний зарим алдаануудыг засч игэл юм чинь ингээд групп дээр тавиад мэдээлэл авчдаг байхгүй бас тийм. Манай группийн бас мундаг. Тэгэхээр тэр группийн аялагч нартаа бас талархснаа илэрхийлье. Тэгээд энэ удаагийн аялал маань бас содон сонин зүйлэгтэй өмнөхийн аяллаас бас арай өөр жанрын гэж хэлэх юм уу. Японд явахдаа байла айгу хоол моол гаргаж ирсэн бол ийш явах дагаан амтан боллоо тийм. Кубри явсан чинь навчин дээр бүгд арай л гэж явах. Орон болгон өөр юм тийм. Аль болохоор бид хоёр бас нэг сонин содон орнууд аль тэр болгондоо бас монголчууд очоод идэггүй орнуудыг зорж байгаа. Тэр маань ч гэсэн бусдаа бас нэг жим болоод зам заагаад бусдаа нэг мэдээлэл өгөөд явах үүднээс юм аялуудыг хийж байгаа гэдэг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд дараагийн аялал хүртлээ. За баярлалаа.